Та бас хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж ирсний хувьд энэ мэдээлэл танд байсан уу? За тэгэхээр өнгөрсөн одоо 2 жилийн өмнө Оюутны ерөнхий сайдын засгийн газраас одоо энэ орон сууцчлалтын үндэсний хороо гэж байгуулагдаад энэ орон сууцчлалтын үндэсний хорооны дэд дараагаар миний бие ажилласан. За тэгээ үндсэндээ бол одоо өнгөрсөн хугацаанд тэр энэ ипотекийн зээл эхэлснээс хойш ер нь Монгол улсад одоо хэдэн өрх одоо ипотекийн зээлээр байртай болчихоо тий ямар хэмжээний мөнгө ер нь төрөөс зарцуулчих гэдгийг бид нэр тоогийн тодорхой болгосон юм байна. За тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд бол энэ ипотекийн зээл эхэлснээс хойш 2013 оноос хойш гэсэн үг шүү дээ. 2013 оноос хойш бол үндсэндээ 10 их найдын одоо санхүүжилтийг энэ ипотекийн зээл зарцуулсан байна. 10 их найд. За ингээд 10 их найдын одоо зээлэр одоо ипотекийн зээлд хамрагдсан өрхийн тоо буюу байр авсан хүмүүсийн тоо 140 мянга болсон байна. 140 мянга. За тэгэхээр бид нар хийсэн энэ судалгаагаар бол одоо яг нэг ипотекийн зээлд хамрагдах хэвээр анх удаа байр авж байгаа. Эсвэл одоо яг гэр хорооллоос одоо орон сууцнд шилжиж байгаа одоо энэ хүмүүс чинь 30 мянга юм байна. Тийм учраас бол одоо анхны гарсан ипотекийн зээлийн одоо зориулт нь бол яг очих ёстой эзэндээ очиж чадаагүй юм байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа байхгүй юу. За тэгээд сая миний одоо олон нийтийн сүлжээнд ерөнхийдөө бол 3 болон одоо түүнээс дээш одоо орон сууц авсан улсууд бол 12 мянга орчим болсон байна гэсэн одоо тоо хэлсэн. Энэ бол одоо миний тоо биш. Энэ бол одоо сангийн яамнаас үлдэх хөрөнгийн татварын одоо хэлжүүлэг улсын хурлд ороход бол одоо хэлжсэн Монгол улсад бол 3 одоо 3-аас 5 одоо байр эзэмшиж байгаа иргэдийн тоо бол 12 мянга тавсан байна гэсэн тоо хэлсэн тийм ээ. За тэгэхээр энэ иргэд маань яг энэ 3-аас 5 орон сууцаа яг ипотекийн зээлээр авсан байна аа үгүй нэ гэдгийг их үсрэг нэгдүгээр шалгах хэрэгтэй. За хоёрдугаар асуудал бол миний түрүүний хэлж байгаа 140 мянган айлын орон сууцны чинь 30 мянган л зөвхөн одоо ипотек авах хэрэгтэй улсууд нь авсан. 110 мянган нь бол яг эзэндээ очиж чадсан уу чадаагүй юу гэдгийг бид нараас шалгах хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо өнөөдөр ипотекийн одоо зээл хүртээмжгүй байгаа үнэн тийм ээ. Одоо өнөөдөр ипотекийн очор 2-3 жил болж байна. Ипотекийн зээл нэг 6-8% өнгөлтөө зээл авах тий. Бараг үнцэндээ 10-аас 20 сая төгрөгийн авилгалт өгж байгаа нь үнэн биз дээ. Тий? Би бодлоо юм яриаггүй гэж бодоод байна шүү дээ. Тийм учраас одоо энэ ипотекийн зээлийн тогтолцоог ер нь одоо зас залруулах хэрэгтэй. Тэрнээс одоо хин арын хаалгатаа тийм ээ хин одоо танил талтаа одоо ингэж авдаг ийм одоо орон сууцны зээлийн тогтолцоо байж болохгүй л гэж ярьж байгаа. Сая улсын хурлын дарга үндсэндээ бол одоо 10 өргийн хаалгаар ипотекийн зээл олон удаа авсан. Би одоо 5 буюу түүнээс дэс гэж хэлсэн шүү дээ. 8 удаа ч ипотекийн зээл авсан иргэд байгаа. Одоо игээд энэ хугацаанд л үнэхээр л одоо тэр үлдэх хөрөнгө бусдын нэр дээр шилжүүлждэггүй юм болвол одоо энийг бид нар одоо тогтоох шалгах шаардлагатай. Тийм ээ. Тэгээ одоо үндсэндээ шүгэл хүлээсэн хүнтэйгээ тэмцээд тах шаардлага байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо орон сууцны бие нэгт баахан зовлон тоочоод эсвэл энэ сенсац хөөцдгүү хүн гэдэг бол манай иргэн сонгогчд бол мэднэ. Тийм учраас энэ ипотекийн зээлийг одоо өнөөдөр ингээд явсан өнгөрсөн хугацаанд гарсан энэ алдаа тогтолцоодоо засъя. Цаашид ер нь ипотекийн зээл гэж Монгол улсад одоо байх ёстой. Тэгэхээр ипотекийн зээлийн төрөөс олгож байгаа хөнгөлөлтөө зээлүүд дээр болвол яг зорилттой бүлэглүүгээ чиглүүлье. Анх удаа орон сууц авж байгаа, гэр хороолоос орон сууцнд одоо орж байгаа, өдөө орон нутагт орон сууц авахыг хүсэж байгаа иргэдтэй одоо энийг зарцуулах хэрэгтэй. Тэрнээс хүн бүхэн тийм ээ ингээд одоо ингээд бүгдээрээ нэг ипотекийн зээл авчих юм гэсэн ийм ойлголттой байж болохгүй. Нөгөө талаасаа бол мэдээж одоо хүн бүхэн орон сууцны зээл авахыг одоо хэрэгцээнд байгаа. Тэгэхээр энд нь тохирсон бүтээгдэхүүнүүд гаргая. Одоо шин иргэд ч хоёрхан сонголттой болчихлоо шүү дээ. Нэг нь бол очер түлээгээд 6-8% одоо ипотекийн зээл авах очер түлээд эсвэл авилгал өгнө. Тийм ээ. За энэ бүр тарифтай болсон 10-20%. За хоёрд нь бол нөгөө арилжааны банкнаас олгож орон сууцны зээл нь 17-аас 19% болц, бараг 20% болцсон байж. Тэгэхээр одоо эсвэл нэг нь 6-аас 8% эсвэл арилжааны банкны 20%. Тэгээ дунд нь ямар ч сонголт байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр чи үндсэндээ одоо Монгол улсад орон сууц шаардлагатай байгаа одоо 268 мянган өрх инженерийн дэд бүтц толгодоогүй гэр оролт амьдарч байгаа гэрт байгаа 268 мянган өрх байгаад байгаа тийм. Тэгээ энэ өрхийн одоо бид нар бол нэг ийм одоо тооцоонуудыг гаргаад тэгээд яг одоо энэ яг өрхийн орлогод нийцсэн орон сууцуудыг байх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол одоо өнгөрсөн хугацааны ипотекийн зээл яг юу болоод өнгөрсөнгээр барилгын компаниудыг санхүүжилсэн шүү дээ. Яг ипотекийн зээл гараад эхлэхээр барилгын үн өсөж байгаа байхгүй. Уучин ч одоо 1 м квадрат барилгын үн чинь 1-ээс 1.5 сая төгрөг байсан биз дээ. Одоо хэд байна? 4-өөс 4.5 сая. 5 сая, 6 сая, 7 сая болчиход байж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь цаашдаа энэ бусад улсуудын ипотекийн зээлийн тогтолцоог нэвтрүүлэхэд яаж нэвтрүүлдэг вэхээр орлогод нийцсэн орон сууцыг бэлтжиж тэр зээлийн гаргадаг. Өнгөрсөн хугацааны бидний гашуун туршлага юу болсон бэ гэхээр зээл ипотекийн зээл гаргасан мөртөө нөгөө талд орон сууцуудынхаа нийлүүлдэг тэрсэн орлогод нийцсэн орон сууцныхаа тогтолцоог хийж чадаагүй учраас
өнөөдөр барилгын компаниудад дэмжигдсэн. Уг нь бол энэ ипотекийн зээлийн тогтолцоо чи иргэдээ орон сууцчлуулах хэвээр одоо зээл шүү дээ. Гэтэл харамсалтай нь барилгын компаниудыг одоо санхүүжүүлсэн юм тогтолцоо болцсон байна. Тэгээ мөнгө мөртөө шүү дээ. Тийм ээ. Одоо ер нь бол яг үннийг хэлэхэд одоо аль барилгын компаниуд, аль барилгын хорооллууд, одоо энэ томоохон орон сууцны хорооллууд аль нь ипотектэй, аль нь ипотекгүй гэдгийг баг ер нь шүүгээд харчиж болно шүү дээ. Одоо зарим нь ипотекгүй хорооллууд байгаа тийм үү? Зарим нь ипотектэй, манай хороолт ипотектэй зээлтэйг зарлж байгаа одоо энэ заруу зөндөө байгаа зү. Тэгэхээр үндсэндээ бол энэ ипотекийн зээлийн тогтолцоо бол ард иргэдлөө биш барилгын компаниудыг санхүүжүүлсэн одоо ийм тогтолцоо. Хамгийн сүүлд энэ МИК-с гаргаж байгаа одоо Монгол орон сууцны корпорациас гаргаж байгаа тоонууд бас нэгтгэж байгаа юм байна. 2 буюу түүнээс дээш одоо ипотек авж байгаа иргэдийн тоо 3200-д янз тоо зарлаад байна шүү дээ. Одоо энийгээ цөмөрөө нэгтгэе. Ерөөсөө энэ 10 их 80-д одоо 140 мянган хүн орон сууц авсан мөртлөө 30 мянган яг одоо шаардлага нөгөө ипотек авах хэрэгтэй улсууд нь ипотек авсан. Зам 110 мянган үнэхээр яг одоо 2 дахь байранд авсан юм уу, 3 дахь байранд авсан юм уу, 4 дахь байранд авсан юм уу, 5 дахь байранд авсан. Би 8 удаа ч гэсэн ипотек авсан хүн байг гэж хэлээд байна шүү дээ. Энэ бүгдийг одоо шалгаж тодруулах. Тэгээ цаашдаа бол ганцхан ингээд нэг юм тоо зарлаад байх биш. Яг нэг одоо жидүүгийн зээл, боловсролын зээлийн сан, одоо хөгжлийн банк гэдэг ингээд нэг сенсац болоод үлдэх биш. Зам хамгийн гол нь тогтолцоогоо шинжилж авъя. Тэгээ одоо би анх одоо боловсролын сайд болоод боловсролын зээлийн санг задлах чинь одоо дэлбэлэх чинь бөөнлөн болоод эцэстээ баг би буруутаад үлдээ. Яг тэрнтэй адилханаар одоо шүглүүлсэн үнэ нь бурууддаг гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ миний ярьж байгаа тоо, миний одоо төвшүүлж байгаа энэ саналууд бол одоо Монгол улсад энэ ипотекийн орон сууцныхаа тогтолцоог зөв болгоё. Яг хүссэн хүндэн тэр ипотекийн орон сууц юу тогтолцоог өгөө. Одоо Зандан шатар ерөнхий сайдын яриад байгаа ипотекийн банк, санхүүжилтийн банк байгуулын энэ гэдэг чинь тодорхой шийдлүүд байхгүй. Өмнө нь одоо орон сууцны үндэсний хорооны дэвтэр гаргаж ирсэн. Сая Зандан шатар ерөнхий сайд одоо намайг бас та энэ орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо, за энэ засгийн газраас өргөн барьж байгаа ипотекийн банкны тухай хууль, за мөн одоо энэ барилгын нийлүүлэлтийн тухай хуулийн ийг одоо ажлын хэсгээр ажиллаж өгч үзэлтэй байсан. Энэний дагаа би ажиллаад ингээд шийдлүүдэл хийж байна. Тэгэхээр таны одоо ил болгосон мэдээллээр 5-аас дээш орон сууц авсан 12 мянган хүн байна гэдэг бол олныг нэлийн зочирдуулж байна. Яагаад гэх юм бол зээлийн шалгуурт өмнө нь ипотект хамрагдсан бол одоо энэ удаа хамрагдаж болохгүй гэдэг шалгуур уул нь байгаад байдаг. Тэгэхээр ер нь яг энэ судалгаанаас харахад яаж одоо энэ 5-аас дээш удаа авч чадсан юм болоо гэдэг асуулт олон нийтийн донд байна. Харин яаж авсан юм бол? Энэний асуултанд зөвмөр хариулцгаая. Яаж энэ хүмүүс авсан байна гэдгийг. Авилгал өгж авсан байна уу? Ара үрийн хаалгаар авсан байна уу? Эсвэл одоо бусдын нэр дээр авсан байна уу гэдэг. Ингээд одоо яг авсан байруудаа бусдын нэр дээр өнөө маргааш шилтгүүл одоо энэ бүртгэл дээр л бахан хөдөлгөөн хийчихгүй бол тэгээд энэ бүх юм гарах байл. Би мөнгө мөртэй байдаг юм гэж хэлээд байна шүү дээ. Тэгээ энийг л зөвмөр зөв гаргая. Тэгээ одоо эндээс нэг тийм буруутан хайгаад яах вэ? Гэхдээ одоо ингээд ийм тогтолцооны гажуудал байна. Энийг зөв тогтолцооныхаа гажуудалтуудыг л арилгая л гэж би одоо санал төвшүүлээд байгаа шүү дээ. Ер нь мэдээллийг ил болгох хууль эрх зүйн боломж бий юу? Улсын хурлын дарга бас мэдээллийг ил болгохыг гэдэг. Одоо энэ би байгаа шүү дээ. Улсын хурлын гишүүн Алдар Жавхлангаар одоо бас ахлаас ажлын хэсэг энэ Монгол банкн дээр энэ ипотекийн зээлийн энэ одоо энэ ажлын хэсэг бас ахлаад шалгах ажлын хэсэг ахлаж байгаа гэж болж байна. Шаардлагатай бол бид нар улсын хурал дээр сонсгол хийж болно шүү дээ. Тийм биз дээ. Яг л тэгээ одоо яг энэ ипотекийн зээл өнөөдөр юу болчих вэ? Хэнд очиж вэ? Тэ? Яач вэ? Алдаа дутагдлууд нь юу байв? Хин нь буруутай ингэдгийг ингээд гарах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь одоо анх гаргаж ирж байгаа энэ мэдээллүүдийг одоо заавалч тэр мэдээлэл гаргаж байгаа, шүглүүлж байгаа хүнийг буруутгах шаардлага байхгүй шүү дээ. Тэ? Тогтолцоогоо л одоо цэвэрлэе, янзлая, системийн шинжилэл хийя л гэж ярьж шүү дээ. Тэгэхээр та бас өмнө боловсролын сайдаар ажиллаж исэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдаар бас ажиллаж исэн. Тэгэхээр сүүлийн үед багш нарын цалингийн асуудлаас олон нийтийн анхаарлыг татаж багш нар бас нэлийн суул тэмцэл рүүгээ орох шатандаа орлоо. Цалингийн цалин нэмжийн гिचээ нэмэгдэл урамшууллын маань хаслаа гэдэг зүйл ярьж байна. Энэ дээр та ер нь бас ямар байр суртаагаа бодлого тодорхойлжсэн юм. За би бас сая хэдэд уулзалтууд хийсэн улсын хурлын гишүүний хувьар. За ингээд сүүлийн үед над дээр бол одоо энэ утсан дээр маш их мессежүүд манай боловсролын салбарын ажилтнуудаас одоо ирж байна, тийм ээ. За ингээд энэ дээр бас би тодорхой хариулт өгсдөө гэж бодож байгаа. За улсын их хурл багш нарын цалин одоо 50% нэмэх төсвийг баталж өгсөн үү? Өгсөн. За гэтэл цалин нэмэгдсэн үү? Нэмэгдээгүй вэ гэдэг зүйл ярьж шít. Тэгээд төсвөө батлуулсан ерөнхий сайдын цалин нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр ч өөр арга байхгүй. Төсөв баталж өгсөн улсын их хурлын гишүүд бид нар одоо боловсролын салбарын ажилтнуудаа цалин нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Энэ үнэн.
төсөв баталж өгсөн улсын их хурлын дарга бас 50% нэмэгдсэн гэж ойлгож сая өдөр нутгад уулзалт хийсэн. Тэгэд юу гэж хэлж байна? 50% нэмэгдээгүй гэж хэлж байгаа юм. За тэгэхээр үндсэндээ бол энэ Наранбаяр сайд бол маш том одоо 3 том улс төрийн алдаа хийлээ. Маш том 3 том улс төрийн алдаа. За нэгдүгээрт нь бол Наранбаяр сайд бол одоо 26 оны улсын төсвийг одоо батлах үед бол анх бол багш нарын цалинг 50% нэмэх тухай хэлжсэн. Ингээ багш нарын цалинг нэмэх тооцоо бол шаардлагатайгаар бол нэг 600 одоо 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна гэж тооцоо танилцуулаад энийг одоо улсын хурл дээр бусад сайд нарын багцаас буюу бусад төрийн албан агч нарын одоо урсгал зардлуудаас хасаад ингээд 620 тэрбумыг батлаад өгсөн. Тэгэхэд би улсын хурл дээр одоо Наранбаяр сайд хэлжсэн. Наа чин зөвхөн 620 тэрбум бол зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл шүү. Танаа салбар одоо манай боловсролын салбар бол 93 мянган ажилтнуудтай. Та бол одоо энэ 620 тэрбум төгрөгөөр багш нарын цалинг нэмэх тооцоог та бүх боловсролын салбарын ажилтнуудыг нэмэх цалин гэж ойлгож буруу тайлбар хийж шүү. Эдийг шүмжилжсэн шүү дээ. Ер нь бол одоо манай 25 оны гүйцэтгэлээр манай боловсролын салбарын багш ажилтнуудын цалингийн сан ч өөрөө 2.7 их найд байхгүй. 2.7 их найдыг чинь хэрв энд байгаа хүмүүсийн цалин 50%-аар нэмнэ гэвэл хэд хэрэгтэй вэ? 1.3-аас 1.4 их найд төгрөг хэрэгтэй байгаа зү. Тэгтэл Наранбаяр одоо сайдын батлуулсан тоочин 620 тэрбум буюу 50% төгрөхгүй мөнгө батлуулж авчаад байхгүй мөнгийг өнөөдөр одоо байхгүй мөнгөөр цалин нэмэх гэдэг ингээд сууж байгаа. Тэгээ өмнө авж исэн нэмэгдлүүдийн үндсэн цалинд шингэнэ гэдэг ингээд маш их тийм хайхрамжгүй, хариуцлагагүй одоо ийм төсөв батлуулсан. Энэ бол улс төрийн маш том алдаа. Энийг одоо Наранбаяр сайд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээс одоо цаана нь дахиад бодлоо шүү дээ. Гэтэл одоо харамсалтай нь багш нар маань одоо юу гэдгийг би нэг хэн жишээ дурдахад одоо багш нарын цалин бол урд нь үндсэн цалин нэмэгдэл хөлс гэдэг хоёр хэсэгтэй хоёр карманд одоо нэг карманд нь бол энэ чиний үндсэн цалин шүү гэдэг мөнгөний хийгээд өглөө шүү дээ. Нөгөө карманд нь за энэ чиний одоо нэмэгдэл хөлс шүү гэдэг ингээд бас хийгээд өглөө. Гэтэл Наранбаяр сайд яасан гэхээр нөгөө карманаас нь нэмэгдэл хөлс тэр нөгөө хоол унааны мөнгөний нөгөө карманаас нь суулаад өөрт нь хэлэхгүйгээр суулаад ингээд энтлийнх нь карманд нь энэ чиний үндсэн цалин чинь нэмлээ шүү. Үндсэн цалин чинь өмнө өгжсэн энэ нэмэгдлүүд чи хассан шүү. Энэ хоол унааны нэмэгдлүүд чи хассан шүү. Дур мэдэж одоо хууль журам зөрчиж одоо ийм бүдүүлэг алхам хийсэ. Одоо энээсээ бол Наранбаяр сайд одоо өөрийнхөө салбарын 193 мянган албан агч нараас уучлах байх хэрэгтэй. Хоёр дахь алдаа. За гурав дахь алдаа бол боловсролын салбарын одоо энэ шинжилгээний амин сүнс болсон хувьсгах зардлын тогтолцоог эвдчихлээ. Хувьсгах зардлын тогтолцоо гэдэг яг юу вэ гэхээр одоо боловсролын сайд байхдаа хийсэн одоо хамгийн том 6 шинжилгээний нэг нь бол энэ хувьсгах зардлын тогтолцоо нэвтрүүлсэн. Яагаад хувьсгах зардлын тогтолцоо нэвтрүүлсэн бэ гэхээр өнөөдөр хотын сургууль, хөдөөний сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг хувьсгах зардлаар бид нэр арилгах хэрэгтэй. Өнөөдөр Хүсгэл аймгийн Ерөнхий төмсөмд сурж байгаа нэг хүүхдийн хувьсгах зардал тийм ээ. За мөн Баян-Улгийн аймгийн одоо Улаан ус сумд сурж байгаа хүүхдийн хувьсгах зардал өнөөдөр нэгдүгээр сургуульд сурж байгаа хүүхдийн хувьсгах зардал өөр. Тэгээд тэр одоо боловсролын чанарын ялгааг арилгах тэр тогтолцоог бид нэр хувьсгах зардлын тогтолцоогоор боловсролын одоо ерөнхий хуулийг батлаж ингэж хийж гисэн. Одоо энийг эвдчихлээ. Ягаад эвдчихлээ гэхээр энэ өнгөрсөн онд одоо багш нарын цалин 6% нэмэх. За мөн одоо энэ багш нарын цалин урамшуулттай холбоотой нэмэгдлүүд бол энэ хувьсгах зардлууд өөрчлөгдөж явж байгаа хэвээр. 2 жил тутам энэ хувьсгах зардал өөрчлөгдөх хэвээр. Гэтэл энэ хувьсгах зардлынхаа одоо өөрчлөх энэ асуудлаа засгийн газар дээр батлуулж чадаагүй. Тэгээд өнөөдөр одоо ингээд цөөн хүүхдтэй сургууль цэцэрлэгүүдийн хувьсгах зардлууд нь ингээд хүрэхгүй болоод ингээд доголдол үүсээд өнөөдөр улсын хэмжээнд байгаа одоо 1000 орчим цэцэрлэг төрөө санхүүжиж байгаа. Улсын хэмжээнд байгаа одоо ерөнхий боловсролын 700 гаруй сургууль, мэрэгжлийн боловсролын 30 гаруй сургуулийн захирлын одоо шар махыг хатааж шít. Дутуу байхгүй мөнгө хуваарлцаад тэр мөнгөөрөө бүгдийг өг гэж одоо ийм увайгүй ийм бүдүүлэг одоо ийм алхмууд хийж болохгүй шít. Тийм учраас бол Наранбаяр сайд бол одоо 3 том алдаа хийлээ. Нэгдүгээр төсөө буруу тооцоо хийж төсөө буруу батлуулсан. Тийм ээ. Одоо 700-аас нэг их найдын мөнгө дутуу байна, согт дутуу. Одоо 2 сар 3 сард одоо айгүй бол гал унтраах гэсэн оролдого хийж магадгүй. Тэр өсөөгөө тэр чинь сар бүхэн чардагтай мөнгөд өргөдөж төсвийн тодтол хийхгүйгээр энэ асуудал шийдэгдэх. Тийм учраас нэгдүгürt одоо буруу тооцоо хийж төсөө буруу батлуулсан. Нэгдүгээр алдаа. Хоёрдугаар алдаа бол тэр цалингийн бүтцийг дур мэдэж өөрчилсөн. Энэ хамгийн бүдүүлэг алдаа. За 3 дугаар алдаа бол
одоо боловсролын салбарт хийсэн шинжилгээний хувьсах зардлын тогтолцоог ингээд байхгүй болгочлаа. Энэ бол одоо нөгөө төрийн сургууль, хувийн сургууль одоо тэг хот төдийгийн сургуулийн чанарын ялгааг, боловсролын чанарын ялгааг арилгах гол хөшүүрэг хамгийн сайн багш хамгийн өндөр залин авдаг энэ тогтолцоог эвдээ ачиж гэсэн үг байхгүй. Тэг ийм том одоо бодлогын 3 алдааг хийлээ. Тийм учраас би Наранбаяр сайдыг одоо ерөнхий сайдд үнэнээ хэл. Би ийм алдаа хийсэн гэсэн үнэнээ хэл. Тэр улс төрийнхөө өөрийнхөө намд хариуцлагатай зүйлийг намынхаа хамт олонд үнэнээ хэл. Энэ боловсролын салбарын 93 мянган багш ажилтнаас уучлахгүй. Ингээд улс төрийнхөө хариуцлагыг хүлээ гэж байгаа. За тэгээд би одоо зөвхөн гомдол ярьж байгаа биш. Одоо шийдэл хэрэгтэй. Тийм учраас эндээс ямар шийдэл хэрэгтэй вэ? Нэгдүгээр усын төсөвтэй тодтгол хийх хэрэгтэй. Усын төсөвтэй тодтгол хийж энэ дутуу батлуулсан 700-аас 1 их найдынхаа санхүүжилтийг бүрэн шийдвэрлүүлжээж энэ асуудлыг ард гарна. Тэрнээс биш өнөөдөр нэг 2 сар 3 сарын гал унтраасан баягаар ингэж тавьж болохгүй. Энэ бол болохгүй. Энэ бол хуурам эхлэлт. Энэ бол зайлшгүй. За хоёр дахь асуудал бол энэ үйлдвэрчнийхээ эвэлтээ хийсэн энэ хэлцээр дээр дахин суугаад цаашдаа одоо энэ боловсролын салбарын цалингийн бүтцийн хэлцээрүүдээ маш сайн хийх хэрэгтэй. Үндсэн цалин гэж яг юуг ойлгох юм? Нэмэгдэл цалин гэж юуг ойлгох юм? Нэмэгдэл гэдэгт юуг ойлгох юм? Ээлжийн амралтын цалин урамшуулал тийм ээ. Өнөөдөр тэр хоолны мөнгө хассан одоо юу бол хуульч өрцсөн шүү. Энэ бол хуульч өрцсөн тийм. Тэгээ гэх мэтлэнгээр за 3 дугаарт нь бол мэдээж энэ хувьсах зардлын боловсролын салбарын шинжилгээ амин сүнс болсон хувьсах зардлынхаа тогтолцоог сэргээх хэрэгтэй. Энэ бол одоо засгийн газар дээр дахин олон жухуйл журмууд дээр одоо өөрчлөлт хийх. Ийм 3 асуудлыг шийдэж л энэний ард гарнаа. Тэрнээс биш одоо юу гэдгийг ингээд тал явангийн үлгэрээр тэгээ одоо ингээд муур хулган болоод багш нартайгаа боловсролын салбарынхаа ажилтнуудтай ингэж явдаг ийм сайт гэж байж болохгүй шүү дээ. Ер нь төрийн сайдын алба гэдэг бол дамжаагаар сайд болдог одоо алба биш шүү дээ. Монголын төрд бол сайдын дамжаа гэж байх ёсгүй. Тийм учраас би хариуцлагатайгаар одоо Наранбаяр сайд бол улс төрийн хариуцлага тооцох одоо ийм бодиттой үнэлтүүд үүссэн байна гэдгийг хариуцлагатайгаар мэддэг гэж бодож байна. Ер нь өнгөрсөн 2 жил би одоо боловсролын сайдаар хийснийх ажлаа өгснийхаа дараа би Наранбаяр сайд болон боловсролын салбарт одоо би нэг ч үг унгаагүй. Одоо саяын миний боловсролын одоо оройтол реформ гэж номноос өөр би нэг ч үг унгаагүй. Одоо нэгэнт Наранбаяр сайд маань одоо улс төрийн 3 том алдаа хийгээд зөвхөн 93 мянган багш ажилтны эрх ашгийг хөндөж байгаа биш. Монголын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол сурж байгаа сая гаруй хүүхдийн одоо эрх ашгийг хөндөсөн ийм бод одоо алдаа тотогтлууд хийсэн учраас энэ бол улс төрийн хариуцлага тооцох одоо үндэслэл өнөөсөө мөн гэж би харж байна. Тэгэхээр залуу багш нарын цалин бол бид бодтой нэмжлээ гэдэг. Тэнгүүт одоо Ахмад багш нар олон жил ажилласан багш нарт хохиролтой үйлдэл болчлоо гэж хараад байна л да. Тэгээд тэрийг нь асуухаар үгүй үндсэн цалин бол амьдралын баталгаа гэдэг хариулт хэлээд. Энэ дээр та ямар байр суурь? Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын засгийн газрын гишүүн хүн бол хуульд дэжиж ажиллах ёстой. Тэгмээс өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловсролын багц хууль, тэгээ Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа төрийн албаны тухай хуулийг энэ хүн дээдэлж ажиллах ёстой. Тэрнээс энэ хүний одоо хүсэл зоригоор, энэ хүний тайлбараар одоо ийм асуудал хийж болохгүй шүү дээ. Энэ хүн намчууд ер нь юу болчиход байна? Сүүлдээ дэд сайд нь одоо 1-р ангид 7хан хичээл заадгийг мэдэхгүйгээр 11 хичээлийг 7 хичээл болгоно гэдэг ингээ яриа сууж байгаа ийм одоо намтай ийм дэд сайд нартай одоо яаж энэ салбарыг энэ улс орны одоо аюулгүй байдлыг үндэс болсон тийм ээ улс орны тулгуур салбарыг бид ингэж удирдах ингэж болохгүй шүү дээ. Энэ сургуулиуд бас бензин тосны зардалгүй болоод сургуулийн автобуснаа зогслоо гэдэг нь яг тийм учраас би хэлж шүү дээ. Энэ яг хувьсах зардалтай холбоотой. Тийм учраас энэ одоо мянган цэцэрлэг тэгээд 700 орчим сургууль 30 гаруй мэргэжлийн боловсролын захирлынхаа бити шар махтаа хатаагаад ээ. Тийм учраас үннээ хэлээ. Уучлалтайгүй улс төрийнхээ алдааг одоо улс төрийнхээ алдааг яг одоо өөрөө яах хэрэгтэй шүү дээ. Ойлгох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Улс төрийн алдаа хийснэ. Тэгээд улс төрийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй шүү дээ. Тийм. Хэрвээ одоо боловсрол